Хөгжмийн түүх, фитнесийн түүх аль нь урт вэ? За одоо барилжсан болчихлоо одоо. Тийм Тийч үү? болчихлоо. Хөгжмөнд мангар хайртай шүү дээ. Ааха. Тэр айгуу тийм хөгжмийн ном баадах юм үзэхээс юм гээл. Хөгжмийн дэлгэрэнгүй түүх. Баг хурж юм байна. 1 2 3. Томог хийж чаднаа. За үзэхээс гээл. Ат Энэ хаана сарсан юм? муу. Тийм үү? Дэлгэрэнгүй зураг гинэ. За агуулга нь. Манай эртний өмнөх 6 маань. Хөгжмийн хэл дуртай гэдэг юм чи хөгжим үнээр хайртай гэлээ тий. Маш их хард шүү дээ. Өөөсө хөгжим ойлгож дуусахгүйсаа дуусах юм шиг л. Энэ амар гоё юм шүү дээ. Хөгжмийн түүх Тийм шүү дээ. Ийм ном ховхон байдаг шүү дээ Монголд. Яг ийм сонгодог урлаг хэрэгтэй байхгүй сонгодог ном хэрэгтэй байхгүй юу? Түүнээс ер нь монголчууд энэ сонгодог урлагаа ойлгоод эхэлчих юм бол айгүй их хөгжил хүрэх юм байна шүү дээ. Энэ ч гоё ном байна. Энийг үзнэ. Томокогийн найз нөхдөөлөг явахад бэлэн болсон. Би одоо амьдралт үрд хийх гээд өнгөрсөн жил ингэжсэн бохгүй юу би. Нөгөө фэйсбુક дээр би мөнгөгүй юм чинь өөртөө савал бат багш хийнэ гэвчихсэн. Чи юу гэсэн бүрөө саруул бат гэж ütсэн юм уу? Би мөнгөгүй үнийг ч гэсэн бэлээ хийлэгдэж шүү дээ. Зүгээр тоглоод игсэн. Тэгээд явчаад санамсаргүй энэ таньцаад тий. Гадаад зүж байгаа тий. Тий явчаад таньцаад тэгээд одоо шавь ороод фитнесээр явчаа. Тэцээж байгаа татас уу? Тэгээд өнөөдөр Шав орчих чи. тийм өнөөдөр томокогийн найз нөхдөөлгийн томокогийн найз бол саруул бодог. Баярлалаа. Сайн байна уу? Чи миний найз шүү. Найз шүү. Найз шүү. За тийсээ хөгжим фитнесийн одоо юу удаан ажиллаж байгаа юм бэ гэдэг нь асуусан чинь сайхан нэрт юм штэ. Одоо нөгөө та чи ингэдэж штэ. Хөгжим эсвэл одоо юм нөгөө юугаа үзүүлдэг тий. Тэгээ бас айгу сайн дурын ажилладаг бас. Сайн дурын ажил хийдэг гэж юу? Тий хийд юм хэлээ штэ. Тийм шүү дээ. Би ерөөсөө нийтийн фитнес, нийтийн биеийн тамирал руу, нийтийн фитнес руу дандаа сайн дураараа л бүх юм хийдэг. Хин ч ингээд намайг хийгээд өгөөч гэж гооговт ганцаар окей чи тарган байна энэ төргээл тий. Тэгэл өглөө болгоно ингүү фитнесээр цэцэрлэг төрөлн дээр чинь 1000 хүнийг цуглуулаад За 1000 хүн цуглуулдаг шүү дээ. Яг 1000 хонтой ашиг. Тэгэл бүгдийг яг ингээд зэрэг дасаал хийлгээл. Бүгдээрээ унаал тий. Унаад ч гэжтэй тэг ингээд ядраал амтаа гоё яг явж байсан. Одоо тэрийгээ бас эхлүүлэх юм хүсэж байна. Зөв тийм сайн дург сайн дураараа. Гэтэ манай бид нэр спорт улсын орооны шарав замц ах дарга бахта манай багш нар бас салинжуулж ирсэн байдаг. Саас тэмдэглэг авч ирсэн. Бас дээрээс нөгөө Эртэж Монгол эрүүл Эртэж Монгол гэд аяныг бас самт дэмжиж ирсэн. тий тэр гоё юм байсан шүү тий. Тий монголчууд чи хамаагүй ирчиж болсон шүү дээ. Дээр болсон. Арай дээр болоод байгаа тий. Гэтэ бас гүйцэд болохгүй л байгаа шүү тий. Одоо олон фитнесийн газрууд, цайны газрууд тий өглөө 7-оос ажилладаг, 6-аас ажилладаг газар зөндөө нэмэгдсэн шүү дээ. Асар олон фитнесүүд орлого бол нэмэгдсэн байна. Тийм ба. Яг үнэгүй фитнес гаргаснаас хойш фитнесүүдийн орлого бол өсөө сайн нэмэгдсэн. Хүмүүс фитнес гэдэг үгийг айгүй хайрлж тий. Дурладаг болсон гэж судалгаа хэлж байгаа. Би болохоор ингээд нөгөө фэйсбүүкээр харж байгаа шүү дээ таны. Энэ жил гарan ингээд харчаад энэ хүн чи хөгжмийн хүн, спортын хүн бас хайрын хүн юм байна. Айгүй юм хайрыг. Ямар гоё. Анх удаа юм гоё занслаа. Тийм үү? Тий. Ясах гоё. Чанга ирж олно шүү дээ. 3 төлхөр үгийг танд ингээд олж. Баярлалаа. За би нэг унтраач төртий. Зүг баха. Тэгж гоё. Ингэж харах үзэгч юм шүү дээ. Гоё юм баярлалаа. Гэр бүлийг ч гэсэн те одоо шавнарыг ч гэсэн ерөө ингээд
дандаа юм хайрладаг. Ийм халуун сэтгэлтэй бас ингэ зовж байгаа хүн тэг үдчихэж байгаа хүн тэртэй дандаа юм туслахаасаа хайрлахынсаа гэсэн сэтгэл их харагддаг байхгүй. Би бол жаахан хайр дутуу хөө одоо юу гэх юм. Юу гэх юм. Монголчууд чи ерөн зөөлөн хүмүүс идэв шүү дээ. Тэр дундаас бас ингээ хараад ихэд их зөв юм байна. Монголчууд яагаад дэлхийг эзэлжсэн бэ гэдэг судлаад үзлээлт би 2011 онд Афганистанд алба хайжсан. Афганистанд алба хаагаад тэр чин дайны цаг байгаа шүү дээ. Одоо тэр чин тийм амар тайван асуудал бол байхгүй. Асар олон хүн хорвоогоос явахыг мэдэрэл харж байгаа л олон асуудал байна шүү дээ. Тэгээ манай айрам цэрэг бол гайхамшигтай байдаг. Би ч өөрөө цэргийн гаралтай юм. Тэгээд яагаад монголчууд дэлхийг үзсэн бэ эзэлсэн бэ гэсэн чинь тэд нэг юм түүх судлаач генерал хүн байсан бохоо Божер гээд Америк нэгдсэн улсын бүр гайхамшигтай тэр Эгрис баазыг ингээд толгойлдог генерал хүн хэлжсэн байхгүй. Монголчууд явдаг газараа хүн алдгүй байсан юм а гэдэг. Мэдээж дайн толгоон бол хүн алж байгаа шүү дээ. Бага. Гэхдээ зорилго нь болохоор ингээд учир зүггүй ингээд хүний толгойж авчаал хүнийг амдэр нь чанаа яваад идэх байсан юм а. Монголчуудыг явсан газар бүхэн тийм хайр байсан юм а. Их тайван тогтчихсан юм а. Яагаад гэх юм бол одоо нөө Сотан гэл амар Арабын одоо амар том хаануудыг очиод эзэлж байхдаа нөө доор нь байсан ард түмнийг нь татвараас нь чөлөөлдөг. Зөв боолноос боолчлоос одоо нэг айл одоо тий жилд нэг 6 хоног өгдөг байсан бол манай монголчууд төрийн бариад эзэн ноёдуудыг алаад эхлэхээрээ тэр айлаас жилд нэг хүн авдаг ч юм уу тий. Ингээд ийм гоё нэг хайр түгээжсэн болохоор монголчуудыг дэлхийг эзэлжсэн гэж ярьдаг. Тэгээ бид нэр болохоор тэнгэрийн цэргүүд гэж бас ярьдаг. Монгол хүмүүсийг тэнгэрээс өгцөн одоо газар дээр инхийг сахиулсан. Тэгээ бид нэр одоохондоо олон түүх зууныг ингэж давж туулаад манай монголчууд ч устгаас наагаархан болоод босч ирж штэ одоо ингэ. Тэгэхээр нөгөө ийм зан чанарууд байгаас жоохон мартаад байгаа юм шиг. Хайрладаг зан чанар. Нэг нэгэ хайраар дутаахгүй. Уг нь бол намайг багах чи манай өвөө эмэд нар чинь грекийн хаалгын өнгөр хайчаал байна. Тэгээ ядарсан замын айлууд орж ирээд хүмүүс ядраад гэрт нь орж унтаад. Говьдөө. Тэгээ бүр цаана хэлийн цаана наа. За. Ховд аймгийн мөссөн. Тэгээд ингээ гэрт нь гурил будаа ороачаад гэрт нь байсан тарваны махыг идээд аяг тавыг нугаачаад ингээд гэр нь өнгөрөхөө ажилладаг гэсэн. Тэгээд тэр дундаас бас ингээд хэрэг юу гэдэг вэ? Өгөөмөр сэтгэл. Баярлалаа. Тийм тэгж харагддаг байхгүй юу? Гоё өөрийгөө ингэ сонсохоор айгүй гоё тий. Бодлоо биш үү? За баярлалаа. Боддог байсан. Тэгээд нэг танилцсан сайн гэж боддог байсан л та. Маш их баярлалаа уулзсанд. Тэгээд одоо би ингэж боддгийг нөгөө би ч одоо мэрэгжлийн хөтлөгч биш болохоор тийм зүгээр айгүй гоё юм. Аа. Болчин хөгжүүлэх гэдэг спорт юм уу тий одоо нөгөө энэ соёлчин суурьшилтын иргэншлийн соёл байгаа шүү дээ тийм зөв өргөн байх тий. Одоо хөтөө бүгдээр амьдарч байгаад бол хэрэггүй байхгүй юу? Угаасаа нөгөө ажилдаа хэрэгтэй болчих бол цаанаас ингээ үүсээд явчих шүү дээ тий. Тэгэхээр ахуй ажилдаа тий. Тийм. Тэгэхээр яалтчгүй нөгөө болчин хөгжүүлэх гэдэг чинь сүүлийн үеийн лайфстайлтай холбоотой хүмүүсийн амьдралыг харах үнцэг бас энэ бас айгүй холбоотой гэж бодож байгаа юм. Ажиргалтай стилтэй юм биш тий. Тий. Тэгэхээр яг үнэн. Нэг монголчууд одоо бидний нэг зүйлийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй юм билээ. Одоо дэлхийн 200 улс дотроос манайх нэг зүйлээрээ л тэргүүлдэг байхгүй. Энэ нь болохоор хор тавдраараа тэргүүлдэг. Африкч биш. Монгол аахгүй. Тэ? Ямар нэгэн ядуу орн биш. Зөвхөн Монгол улс. Дэлхийн 200 улсаар илгэний хор тавдраараа нэгд ордог. Умаан хүзүүгээрээ нэгд ордог. Зүг судсаараа нэгд ордог. Амархан хөдөдөг байхгүй. Тэгэд Африкч нь манайхаас гайгүй байгаа шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Манайх л зөвхөн хор тавдраараа хяарж байгаа ус аахгүй. Илгэний хор тавдраараа нэгд, зүг судсаараа нэгд. Бид нар тийм нэг ингээд тэнгуудлаа манайх чи хамгийн олон юм хөшөө тусгал хамгийн олон ингээд лам скол хамгийн олон юм ямар нэг юм тийм зүйл давдаг хүчин зүйлүүд байна.
Тэгээ байсарч ирсэн. Тэгтээ бид нэр тусалж гин үү гэхээр бас яг ингээд тусалж байсан бол бид нар өнөөдөр яг ингээд дэлхийн 1 номерд ордог хурд автортай ус биш байхгүй байх байсан байхгүй. Тэгэхээр яг ямар тус бидэнд хэрэгтэй вэ гэдгсэн чинь нөгөө сайн нөгөө сууршмал соёл тэ энэ биднэрт хэрэгтэй юм байна. Бид нар ингээд эхний ээлжинд сууршаад эхлээд удаагүй шүү дээ. Манайх ч одоо 1900 за сууршаад манайх гүйц сууршаад 30 жил болж байгаа юм. 30 40 жил. Өдөөнөөс бүгд оржсон байхгүй юу? Тэгээ оржингуудлаа хоолны хоцрыг болох байлцсан. Мах хийгээл ус хийгээл дээрээс нь гурил хийлээ. Лавшаа. Мах хийгээл жоох ус хийгээл дээрээс нь гурил хийгээл зэгсрээл цөөн гэдэг ийм хоолны систем л ороод одоо бид нар энэ лайр авч хөвгөж эхэлж байгаа байхгүй. Тархалт бол амар өндөр болсон. Тэгээ эднэрийн эсрэг ингээд яг ингээд төр засгийн дуурж ийнэг бол бас дуурж л ах шиг байна. Гэтэ сонсогдохгүй бас баг. Айгүй их тэрхүү хүрээндээ. Тэгэхээр ингээд ямар ч юм ингээд томока чи жоохон хөөрхөн бондгор юм аа гэж гэх юм бол томока бодно штэ. Тэр хөөрхөн бондгор юм байна гэдэг. Томока чиний надад чи баас байна гэдэг юм бол нэрээ би баастай байна гэж бодно штэ. Тэгээ миний стил болохоор тэрээс хүмүүст чи муу харж байгаа бол яг үнэндээ муу харж байгаа юм хэлдэг. Ийм бодитгийн одоо миний юм болчих эднэр бол зүгээр л миний зэвсэг. Хүмүүсийг сайхан амьдралд уриалгасан л зэвсэг. Зөв. Ийм болж болтой шүү. Заавал над шиг байх хаалмгүй. Гэхдээ яг саруулт шиг болд юм уус гол энэ гой залуучилж болчихсон гэж боддог бодол нь тэр хүний гэрүүл амьдрал үүж хэлээсэй гэж боддог. Амар чалж байна гайгүй би. Зүгээр үгүй гайгүй нэ харин ч жахаа дуцууд юм шүү. Амар ярьдэн шүү дээ. Тийм. Одоо нөгөө ингээд хөвшин гэдэг чинь хэцүү те. Хөвшил үү? Амархан штэ. 3-7 хоногт л хүний амьдралын бүх юм хөвшдөг штэ. 3-7 хоног. За 3-7 хоног л чи өглөөр босох юм бол 3-7 22 хоног дээр чи өглөөр зөөрөл босч штэ. 3-7 хоног чи яг өөрийгөө өөртөө хийсэн бол зөв болол гэх юм бол 3-7 хоногийнхаа маргааш нь 4-7 хоногийнхаа эхний өдөр л чи өөр ирэхгүй бүх юмаа зөвл хийж гэнэ гэсэн үг. Тэгээ хөвшил гэдэг нь зөвхөн л төвчээр. Бид нар нөгөө нэг зүйлээрээ өөрийгөө бохирдуулж алддаг юм аа л да. Чи үнэхээр чадахгүй гэж бол чи баг өгцөн юм байна. Чи зүгээр ингээд амьд ингээд хөлчин ингээд явж яадаг. Дотор чи нэг өөр ирэхгүй бас нэг жоохон сүнс байгаад ташгаа тий. Хүн л болсон байна. Тэгээд амнаас нь дандаа чадахгүй, бүтэхгүй, би тэгдэггүй, би чаддгүй, би болдгоо гэсэн үг. Ингэжсэн дөрөв зүгээр хурдгаж өгсөн тэр. Өөртөө маш тий эрчтэйгээр би чадна гэж үргэлж хэлж байгаа юм бол чи амьд юм гэсэн үг. Тэр нэг байнга өөрийгөө би чадна. Би чадах ёстой. Би чадахын төлөө амьдрах ёстой. Гэж өдөр болгоно өөртөө тэмцэж амьдарч явж байгаа. тийм. Хүн нөгөө эд хөрөнгөтэй баяжлаа гэдэг өдөрт 20 удаа хоол иддэг юм шүү дээ. 20 машин сольж унаад өдөр болгон явдаг юм шүү дээ. Гэтэ эрүүл мэнд гэдэг чинь бол өдөр болгон анхаарч лахгүй бол бид нөгөө зафаас сэлбэгтэй гэрэг болоход ороо тусч байгаа. Тийм. Танаа нэвтрүүлж айгу хөвгөлтэй юу? Би амар гонигтай болгоод нэвтрүүлж чи. Зүгээр. Ерөн хөвгөлтэй ихтэй. Тийм. Тийм тэгээд натаа ингээд урдан тэ фитнес төвчнөө яваад тэг хөвшихгүй ингээд замхраад Багш амар чухал. Яг ингээд чиний төлөө байх багш аа гэж чухал. Тэгээ Томоког ингээд шантрах гад үж яхад гарнаас нь барина чи чаднаа тий. Томоко чи явах ёстой гэдэг. Чи одоо л чадна. Чи дахиад нэг л удаа хийж, дахиад нэг л удаа хийж. Чи энийг чи өөр төрөж чадна гэд. Ингэж хөвшүүлж чадчихвал чи багш. Түүнээс ингээд чамаг тим хоол ид хүмүүс гэж хэлчихэл тий. Би хэлсэн штэ гэдэг. Тэ 13-аар 4-оор гэл ингээд нэг цааргалаа нэг юм төгшөөгөөд ийм багш нар байх юм бол юм багш байгаа тэргүй. Харин тий. Туслыг үл ингээд үнэн сэтгэлээсээ туслаад оройн мессеж хийж байгаа болоо явуул тий. Эсвэл одоо яг юу хийж ийн энийг л алдчихлахгүй ш. Эсвэл урам өгдөг тий. Томог гоё ярьсан юм уу гэх тий. Нэр чи хасаад штэ. Ийм нэг амар гоё ажиглалыг өөрсөндөө би бүрдүүлж чаддаг. Манайх чинь тийм амны бэлгтэй амны соёлтой ордог юм шүү дээ. Тий. Тий. Тэгээ би өчтөрөөс отно багш гэдэг. Тий. Манай санаач шав юм шүү дээ. Шав шав. Нэмэгтэй багштай болсон чи. Манай эхнэрийн шав байхгүй. Тэгээд манай эхнэр маань хүүхэд гаргаад тэгээд ерөн шавнар нь мат дээр анх одноо өгш бол манай эхнэр дээр бэлтгэлээд байсан. Хинэр чинь бас юм тамирчин. Миний эхнэр чинь мундаг хүн шүү дээ. Тийм үү би тэр яснаа үгүй тийм үү.
Вау. За. Тэгээд багштай болсон чи шал өөр ачаал өгч байгаа юм шиг, тусалж байгаа юм шиг тийм. Одоо тэгээд би ямарсан хороор 4 удаа хийх юм байна тийм. Цаарайсан бол Чадахгүй шүү дээ. тий хайчих шүү дээ. Хайчих шүү дээ. Би шал өөр тэгээд тусч дэмжээ. Орны өвөө хэлээд тийм. Энэ чи шал өөр юм байна нэр юм хэрэг. Өөр. Багш хүн гэдэг бол одоо ингээд Томокогийн баг ингээд 6 сарын цаанд гой болцсон би сэтгэл дотроо төсөөлөөд тэрнийхээ зөв рүү явуулж чадчихвал багш байхгүй. Төрнийхээ зөв рүү ингээд нэг зорилго тавьчлаач Томоког амар гоё болгосон ингээд 6 сарын цаадах амьдрал юм ингээд. Тэнгуулаа за явна хоёлоо гэж гар гараасаа мэрэлцээд зүтгээл тэнд очиж чадчихвал гэж багш байхгүй. Түүнээс ингээд чамаас мөнгө авчаач юм уу эсвэл ингээд нэг цалингаа хийгээд ажил хийж байгаа юм шиг ингээд саарлаад ирэх юм бол багш биш. Тэг яг тэр 6 сарын цаадах амьдрал дээр наваач өгөөд за хоёлоо яг хэлсэн амдаа хүрлээ шүү. Чи гоё болсон би чадсан тий. За энэс цаашаа чи бие даах хэвээр. Чи миний хажууд байж болно л та. Гэтэл бие даах хэвээр. Яг л чинь угжны ураг шүү дээ. Одоо сурсан. Сурах хэвээр тий. Бол тэгээ бие дааж авч чадна. 4-5 жил нэг багш дээр яваад шаардлагагүй шүү дээ. Зүгээр ингээд дээдлэн 6 сар. А тийм үү? Тий. Дээдлэн 6 сар. Тэгэл гоё болчоод дараад нь чи бүр ингээд Японд очиад алах хэрэгтэй гоо тосондоо очиод. Миний явж байгаа шалтгаан юм. Одоо нөгөө зорилго юм баггүй юу? Одоо дараа жилийн 12 сарын эхээр болох Хавайд болдог юм нөгөө марафон байгаа. Тийм. Honolulu марафон гэдэг. Тийм. 25 онд гүмээр. Тэгээ жингээ одоо мис хасаа. Өөхөө байхгүй болохоо. Тий, би гүйж чаддаг болоод одоо л өсрээд нэг 10 км гэж хөөе. Ааха. Сайн шүү дээ. Ямар гоё зоригтой. Амжилтсаа. За баярлалаа. Тэр хүртэл гэж би бас бодоод байгаа юм. Нэгэнд явхаар тий дараа жил бас ямар санагтаад ингэ явчих болоод гэж байна. Одоо нүний яг зөв. Ингээд гоё зориг тавихаар амар гоё байх хэвээр. Тий. Би ямарсан ч марафон гүн. Аха. Google л олон. Тэрийг ингээд төсөөлөлөд өөрийгөө дотор бий болгоцсон ч тий. Тий. Би яасан гэсэн чи YouTube-р тэр харж ирсэн чи YouTube-р одоо нөгөө влогийг харж ирсэн чи маш олон хүмүүс явт юм бэ. Тэгээ тэнцээ зөвхөн фото гүрхгүй штэ. 10 цаг гүйсэн ч явт юм бэ. Алхсан ч явт. Гэтэ нөгөө бүгдээр ингээд Баринд орох хэвээр. Ястай. Баринд заавал ороорой. Тий. Тэнийг одоо энэ үйлчийн арай амжихгүй сайн бэлдэж байгаа дараа жил явна гэж тавьсан. Чи чаднаа бас. Бас чадчих таарна. Заавал чад. Чадахгүйсэн чад. Одоо гарыг. Дагуулдаг үг гэж. Тий, чадна гэж бодно айгуу чухал. Чадна. Угаасаа чадна. Би одоо нөгөө комеди хийж чадах юм болов уу, чадахгүй юм болов уу бодчихсон лээ. Гоё шүү дээ. Хөөрх шүү дээ. Чадна гэж одоо дурсан. Тэгээд би нөгөө чиний юунд дуртай ш нөгөө нэг нөхөртөөгөө хамт онгоцны буулдраа чи нутгийн индиан болохоор урдуур нараад хамгаалаад наавс чамд амар монголчууд хайртай. Монголчууд угаасаа мундаг штэ. Мундагтэй. тий. Монгол яагаад Монгол баримтаа бийж юм бэ гэдэг нэг асуудал таа. Яг ч байж хүнтэй холбоотой тий. Монголчууд байгаа болохоор Яалч үе эзэн хааны даалгавар авсан юм шүү. эцэр хааны салингу Баярын хэлтгэр томооко тагнуул хэл. би ихтэй юу аха цалин өгөх юм бол тагнуул хийх хэмжээндээ гэхдээ одоо ингэ танигдсан юм чи хэцүү л дээ ч Цэлж чадахгүй л дээ. Юу хийж тагнах юм? За. Одоо маш олон шавнартай тий. Багшинтай. Онц ярмаар шав байна. Оо ямар гоё асуулт. Надаас та ямар сэтгүүлч ингэж асууж байгаа шүү дээ. Ийм сэтгэл хөдлсөн. Энэ шавын энийг мартаж чадахгүй ч гэдэм юм. Би бас нөгөө багш биш ч гэсэн тий одоо зарим хүнээс одоо зүг яаж явах юм талаар ч юм уу нөгөө би өөрөө юм зааж өгч чад
Үнэхээр юм гайхамшигтай хүний чанарыг бас хаяа олж хараад энийг суралцах юмсан ямар сайхан сэтгэлтэй. Миний одоо Солонгост ажил хийж байгаа. Зүгээр л ингээ хараа шийдэг. Гэтэ амар битий. Бэмпайр гэж байгаа. За би энэ шаваа хийж мартдаггүй. Яагаад тэр хүн гэвэл тэр хүн хизээч намайг хоёргүй сэтгэлээр миний багш гэж бодож явдаг. Бараг ингээ Facebook ч юм уу Instagram руу орохоор бараг Бэмпайрын Instagram юм уу минийх юм уу гэж боддог тий. Дандаа багштайгаа авахсан юм тий. Ийм байдаг. Тэгээд зүгээр энгийн иргэдтэй л адилхан Солонгост амьдралаас ажиллах гэж хараад хийж байгаа гэсэн тэндээ асар том олон улсын тэмцээнүүд ороод амжилттай явж байгаа. Тэгээд утгагүй бас дахиад 5 сарын 24-нд болох 5-нд миний төсөө өдөр болох байгаа. Олон улсын маш том тэмцээнд бэлтэж байгаа. Энэ шавьяага би хизээж мартдаггүй. Намайг дэлхийн аваргаас медаль авч яхад хүрэл медаль авахад яг ингээд хажууд миний хөлийг угааж өгнө. Тамиргүй болсон шүү дээ тамирчин чинь. Жингээ асаад. Тэгээд миний бүх биеийг угааж өгөөд багшигаа ингээд өсийг амжилж өгөөд. Тэгээд ингээд чаднаа гэж хэлчихсэн. Тэгээд би бол олон шавнартаа бас чадна гэж хэлж олон удаа амжилтанд гаргаж ирсэн. Гэтэ ягаад ч юм би тэр шавьяагаа хизээж мартдаггүй. Ингээд дотор ингээд яг үнэн хүн гэж ядчих тий. Үнэн хүн гэдэг бол үннээрээ л байдаг. Тэгээ үнэн хүн гэдэг бол хувирдгүй. Тэгээд би юм нэг дис сул зангааш гаргадаг. Яг л тэнтэй байдаг. Тэгээд нэг амбиц авахгүй нэг худлаа Монгол улсад нэг одоо нэг 3 4 төрүүлчээ те. Ингээд цээжээ ингэж мөргөөд хүнтэй баг мэдлэгээ болоо те. Ингээд идэг бас хүмүүс байдаг байхгүй юу? Энэ чинь нэг хүний хэрхэн шүү дээ. Бид нар тэр эртээр өгвөл бүгдээрээ л өгөхөөс шүү дээ. Бага хугацаанд аягүй гоо мэдлээ авах хэрэгтэй шүү дээ. Тий. Манай шавнар ихэнх нь бол тийм биш. Зүгээр яг миний тэр баярд тийшээ бол хамгийн тийм байдаг. Тэр ингээ магтахаар би өөр ирэхгүй болж байгаа. Тийм үү. Тий амар гай. Амар хайртай зүгээр ингээ. Дахиад ирдүү Монгол. Одоо нэг ч удаа ирэх. Тийм үү. 6 жил болж байна. 9 жил болж байгаа. Тэр Солонгостоос амжилт гаргаад ир. Тэр цаашаа Америк руу гарах бах уу? Тэр бүрийн мөрөөдөл нь аясан өндөртэй. Зүг. Гоё миний тэр шиг үнэхэр мундаг. 17 настайдаа би Азийн аваргаас медаль авчихсан. Зүг. 17 та хүүхдэрэл надаас миний шиг болоод. Тэгээ бас нэг шам маань Монголын мистер болсон байгаа. Тэгээд олон ч хүмүүс байгаа дөө. Тэгээ бүгдэрэл мэдж байгаа. Одоо тийм амар болсон шүү дээ. Автобусанд явж бүгдэрээ намайг багшаа гэдэг. Би бүгдэрээ миний шавьяар санагдаад байна. Нэр юу юм шүү би нөгөө бэлтгэл хийнэ гэж бодоод ингээд нөгөө YouTube-ээс одоо Netflix-ээс харна шүү дээ тийм. Яг ингээд амьд багштай харьцах шиг өөр юм дөвчнөө ингээд гэртээ ингээд YouTube үзээд Хүний харилцаа энэ ч нөгөө монголчууд морин эртэр үеэс аягуулсаа уяад дэлхийг эзэлтэй морин дээрээ байлдаж явсан байдаг. Тэгвэл тэр морь ямар байх хэвээр гадар өөхгүй дотор өөхгүй булчинлаг тий туулах чадвар өндөртэй амьсгаан задарсан ч юм уу тий ийм байсан байх. Ер нь ингээ хүнийг уяах чинь ч гэсэн бас хүнийг бэлтгэх чинь ч гэсэн баг морь уяахтай адилхан шүү дээ. Гадар өөхийн шатаан, доторхын шатаан, сэтгэл зүйн бэлтэн тий эд шуушин тааруулна. Тэгэхээр юм нэг эртнээсээ нэг зүй тогтол гэж яддаг шүү дээ. Зүү одоо тэр нэг монголчуудын байгальтайгаа хүнтэй эсвэл адуу сантантайгаа мал амтантайгаа харилцах тэр харилцаа насар өндөрт хөгжсөн юм шиг л. энэ юм болохоор ингээд тааруулч. Тий, одоо ингээд Учраа болно гэдэг шүү. тий, Томоко мэдээж чи хүн шүү дээ. Тэгэхээр ингээд энэ ямар хөө сэтгэл зүйтэй хүн байна. Энэ хүнийг ингэж бадраавал яаж ийн, эсвэл заниул яаж ийн гэл бүх зүйлийн дүн шилгээгээл голоор наваачаал. Чаднаа гэлтэй шүү дээ. Тэр асар тийм мэдрэмж л гаргадаг. Тий. Түүнээс боловсрал гэдэг. Үндэ бол боловсрал гэдэг нэр чинь ахуй ангидагч боловсрал юм билээ шүү дээ. Одоо яг ингээл гэр дотор 5 антай гэр дотор өссөн боловсрал чинь боловсрал юм билээ шүү. Тэгээ зөв хүн байх. Тэрнээс чи мэдрэмж олох юм шиг. Боловсралыг бол олоод авчвал мэдрэмжийг олох тус хэцүү шүү дээ. Тэг бас юм билээ. Бас ингээд нөгөө би чи нөгөө багтаа гүйдэг байсан. Баггүй юу? За. Багтаа 800 м-ийн тамирчин байсан. 800 м чи аягүй хэцүү. Яг нөгөө хамаг хурдаараа темпо яаж алдаж болохгүй тий удаашаач болохгүй гарсан хурдаараа. Тэг хамаг хурдаараа явна. Гэхдээ хамаг хурдаараа гүйхэд бол арай дэндүү урд зам байгаа байхгүй тий. Тэг бүксэн бүрстэй амар
хуваагдчих юм шиг ингээд тий. Яг тийч дуусгаад Японд юм уу? Японд. Тэгээ ингээд ихтэй би сайндаач тэргээр яваагүй нэг одоо ангийн хүүхд хажуу ангийн хүүхд сайн болоод тэр нь гүйдэг гэсэн. Тэгээд дагаж гүйдэг гэсэн байхгүй. Тэгээд тийш дээ ингээд бүр биерийн бүр энэс цаашаа хүрст яаж чадахгүй гэсэн Үйдээ. Тийм үйдээ. Тийм үедээ магтаал юм сонс. Урмын үг. Урмын үг сонсох. Эсвэл одоо загнуулах те тэр чинь яг биеийн тийм болж хаад сонссон үг чинь зүгээр ингээд сууж хаад сонссон үгнээс шал өөр юм биш те. Амар Шал өөр. тий. Яг биетэй одоо тийм хөөлн гомдсон те хамаахан ингээд айгүй эмзэг болсон. Тий. Тэгэхээр одоо бие сэтгэл хоёр чинь салшгүй юм холбоотой юм байна гэж. Тий. Тий. Бид нар ч хүн шүү дээ. Тий, харин тий. Одоо нэг шинжлэх ухаан технологи хөгжөөл бид нар хүн байдлаа алдалгаа. Итгэл одоо сүүлдээ амьдарч байгаа юм шиг. тэгээ будаах шагчтай гэрэлдэг болж байна тий. Эсвэл нөгөө сүүлийн үед эрэгтэй хүн дэлхий дээр байхгүй болох нь ч гэдэг юм уу тий. Өрөн багтаа. Рофттоо суунч гэдэг юм тий. Тэгээ нэг энэ нөгөө эсвэл нохоотойгоо гэрэлэн ч гэдэг юм уу тий. Энэ нөгөө ертөнцийн зүү төгтлийг бид нар өөрсдөө эвдээд байгаа байхгүй. Яг ч л эрэг хүн им хоёр хүн байсан тий. Яагаад энэ хоёрын дундаас хүүхэд хүн гэж бий болсон. Бид нар ч өөрсдөө зүү тогтол эвдрэх тусам хөгжил биш. Бас дороотлоо байдаг шүү. Миний бодол шүү. Зөв үү? Зарим юм дээр санаа нийлж байна. Тийм. Ер нь ингэ зүй тогт яагаад ингэ хүн чинь хүн шиг байх ёстой гэдэг юм бас. Биеэр ингэ ятарч үзээ үстэй. Энээс цаашаа алхаж чадахгүй гэсэн хэмжээнд дээр бас өөрийгөө хүч уруулчаад бас мэдрэх юм бас зөндөө байд юм шүү. Ялангуяа одноо ходцсон тий. Улаанбаатар баг фэйсбુક дотор амьдардаг хүмүүс зөндөө байдсан шүү дээ. Тийш үү манайх чи интернетийг фэйсбુક гэж ойлгоцсон. Тийм хүмүүс доо гүүч үзэх хэрэгтэй, алхаж үзэх хэрэгтэй. Би Томако багшаалцсан шүү. Болно шүү дээ одоо утахгүй. Тэгээ өөрөө чаддаг учраас заавал болох хэрэгтэй байхгүй юу? Бусдыг уриалах хэрэгтэй байхгүй юу? би сая таны фэйсбુકийг ухаж үзчихсэн байхгүй юу? Гэсэн чинь нөгөө анх хүүхдээ бол 100 зураг байсан. Дээлтэй юу? Тийм бах. Гээ. Манай хүч одоо 17 таа шүү дээ. Тийм. Том нь Тийм баха тэгээ нөгөө их нэртэй юм хүүтэйгээ би нөгөө суудсан уу? Суугаад тийм. авчихсан. Тэгээ айгу жижиг тонтой байсан биш үү? 22 стас. За. Өөр гэж хэлээл хүүхдтэй болоод тэгээл найдвартай хараантаа шүү дээ. Бүхэлдээ хүүхд гаргачаад тэгэл бүхэлдээ хүүхд гаргаад гэсэн үнийг бүр насан туршдаа хайрлахаас жаахтай. Тэгээд 22 тайсан юм уу тий? 22-т. Тэр үед бол ийм Гэхдээ зүгээр ийм гоё биетэй байсан. Яг тийм булчинлаг бол биш, тийм шүрмэслэг. зэрэгт ажилладаг. Цэрэгт ажилтдаг 20-30 км гараал гүйчнэ. Сайн буудна. Тийм. Тэр үед ямар мөрөдтэйсэн болов? Тэрнтэй мамтайсэн гэх юм мэдээж тий. Тийм зүгээр амьдрч л явуул гэсэн бодолтойсэн баг. Цалингаараа мэдээж ихнэр хүүхдээ айгуу сайн хүргэх хэвээр. Багаасаа тийм юу өссөн би өөр өссөн. Бус хүүхдүүдээс хитрхи их юм өргөддөг. Хитрхи юм хүсдэг. Тэгээ хитрхи сониуч. Одоо тэнд баг ингээд юм тесрэг дэлбэрэх юм бол би баг төрүүлж очиж үзэхэр тийм л байсан баг. Хэрэг дуртай. Хэрэг айгуу дуртай бас. Тэгээ их сониуч мөртлөө асар их тийм хөгжим дуртай. Хөгжим сонсох дуртай. Тэгээ хөгжмийг ингээд сонсохоор баг хөгжим надтай ярилцж байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. Эсвэл хөгжим хоорондоо ярилцж байгаа юм шиг тий. Би эрэгтэй эмэгтэй хоёр хүн ярилцаад байгаа юм тий. Энэ чинь өөрөө хөгжмийг уншаад сурч байгаа юм шиг. Нот уншимдаг шиг. Би нотыг аюул сайн уншил та. Хөгжмийг ойлгоод за энэ дээрээ гунжин, энэ дээрээ баярлж, энэ дээрээ готарч, за энэ дээрээ төгсөж, энэ дээрээ жаргаж гэсэн энэ бүгдийг ингээд багаас аюул сайн мэдрэмжээр ойлгоод байсан юм шиг л. Тийм хөгжсөн. Хөгжмийн одоо тийм хичээл сургалт Сон байсан.
Бас Ямар хөгжимчин дуртай? флэт бол. Флэт. Флэт тийм нөгөө юу хөгжмийн зохиолчос өөрөө бас зохиолч дуурд юм биш. Өө би зохиохгүй. Би чинь тийм амар биш. Зөв нотыг бол яг зөв нөө Бах, Генл, Бетховен, Моцарт ч юм уу те. Сонгодог хөгжмөнтэй жоох илүү дуртай. Сонгодог хөгжим чинь цаашаа хөгжих боломжгүй байхгүй. Хамгийн эцсийн оргил нь сонгодог гэж байна шүү дээ. Классик. Тэр хөгжмийг л жоох ойлгох гэж хичээдэг. Би Монголоос бол шаруугай дуртай. Жанцан нуруугаа, шаруугаа те. Шаруугай зарим одоонууд дотоос юуг нь Шаргуугийн хамгийн гоё зохиол нь юу вэ? Сонсдог. шаруугай нөгөө юу л та сэтгэлийг шиг. Сэтгэлийг уг нь тэр чинь хайр дурлал зориулсан аяахгүй. Киноны дуу, киноны аяг. Эхнэртэй зориулсан. Дараранда. Эхнэртэй зориулсан аяахгүй. Манайхан ч нөгөө мэдрэмжгүй оршуулган дээр аваач тавьсарах. Гэтэ тэр аяг гэгээлэх те. Тий. Амар гоё. Гонигийн тийм уршуулгын доо биш ээ. Ай биш. Биш. Амар гоё. Дэрэрий гэл тий. Гоё юм шүү. Шаргуугийн нөгөө юу байгаа? Тэнгэрийн орн гэдэг удирдгал. Симфа. Тэнгэрийн орн гэж байна. Нэрэл Монгол ус яг тэнгэрийн орн юм шиг. Тэрийг сонсоод тэр за. Бүрст гайхамшиг дийд нөх. Тэрний тэр ингээд үнэхээр бид нар өөр хүн шүү гэдэг нь ойлгуулсан тийм симфон зохиол. Жанцан нургай байна дас тий. Жанцан нургайгийн юу гэсэн юм? Мандугай сэцээ хатаны Дэрэрий гэл. Гоё тий. гоё шүү. Хөгжмийг ярьж чаддаг, хөгжмийн дуртай хүн би муу хүн байхгүй гэж боддоо шүү дээ. Ойлгохгүй хүн байхгүй. Хүн зөхиод алчихгүй хүн байхгүй юм гэж. Тийм нэг догшууд гэтээс хөөсөг байгаа. Хин Жанцан нургайгийн амар. Тэр яаж яг энэ Жанцан нургай, шаруугай байна. Өшөө хэн байдаг, чойдаг байдаг гэл Монголын хөгжим зохиолчдоос нэг зүйлийг харж олно. Эндээс ерөөсөө Монголыг л харж олно. Монгол хүний гоё гэгийн хайр, монгол хүнийг ингээд нэгээ хайрлах. ертөнцийг хайрлаж байгаа. Би тэр ертөнцийн цомгод аяг дуртай шүү дээ. Одоо нөө Томас Томоо онон гэж залуучдыг хийж байгаа. Дэлхийгээ тавлаа. Явуулна за фэйсбүүкээр. За хөгжим бол яач ч одоо хөгжим чинь амьдралд байхгүй байсан ч зүйл байхгүй юу? Тийм биз дээ. Одоо хөгжимгүй хүн байхгүй гэхдээ хөгжимгүй амьдрал шат байхгүй. За энэ нас тоо. Тийм шүү дээ. Хөгжим бол ертөнцийн нэг хэл. Тий. Дэлхийгээс деважл алхах шат шүү дээ. Тий одоо би одоо нөгөө үхэтээ ингээ би үхээд яг нөгөө бурханы орн руу явдсан юм уу одоо дараа төрлөө явдсан. Ерөөс юу ч харахгүй одоо юу ч харахгүй ямар ч бодол байхгүй одоо харахгүй явсан ч гэсэн ингээд хөгжим бол тийм сонсох тухайх гэж байна. Эсвэл чимээл гарах. Аз бокстэй. Сайхан одоо нөгөө сэтгэлд ингээд хөгжмийг хураасан бол олон гоё хөгжимтэй ингээд явах байх гэж бодод. Яс. Нэг амар айдас идэв ч тий. Хэрвээ би хулгайч хийсэн бол ямар нэгэн өдөр би юм за ингээ сүнс үдгийг нотлцлоо штэ. Шилэг ухаан одоо хэдэн грамч гэлээд юм байталчлаа. Тэгэд би мэдгүй штэ. Гэхдээ нэг юм үнэхээр хүмүүс яриад идэг юм шүүлтүрнд орвол яана. Хэрвээ би хөдөлж хийсэн бол тий. Хэрвээ би үг дээцгээ байгуулсан газар тэгээ ухаа зараа идсэн бол тий. 9000 баян байгаа гэсэн алтаар өөрийнхөө нүдийг ухаж ингэж нүднийхээ оронд алтыг хилээ алдчихуулаач гэсэн шүдээ алдуулаач гэсэн. Яг тэр үг дээцгийн очд ямар царайтай очих вэ гэсэн юм шүү. Тэгэхээр зөвл хүн бай тий. Тийм сайн хүн л бай. Тийм. Араа бодох хэрэгтэй байхгүй тий. Тийм бас. Тэр яриа алж байгаа юм. Тэгээд ийм л яриа байвал боломжтой тий. Хоёулаа найз юм чинь тий. Би ч одоо өгсөний дараа ерөөсөө там руу явна гэж ерөөсөө өөрөө.
Хамраа явах чинь Томокогийн хүн инээлгчсэн гарч ирэл. Юусе бодохгүй байгаа. Бид тэр сайхан хөдөлцөөтэй тэнгэрийн ороо явах. Тэгээ ерөө одоо энэ амьд явах цагта өөрийгөө баярлуулах гаргыг мэдхгүй хүмүүс өндөө байт юм лээ. Тэгээ өөрийгөө бас дахиж шүү дээ. Хамгийн түрүүнд өөрийгөө бас баярлуулчих хэрэгтэй те. Тэгжиж. Яг нөгөө илэрхийлж чинь өөрийгөө арчилж чадахгүй байж бусдыг арчлах шүү дээ тий. Тийм. Өөрийгөө Гоёор авч явж чадахгүй байж бусдыг гоё явуулж хэлүүлээд тий. Тэгээ зарим хүмүүс нь ингээ өөрийгөө зориулаад ингээд нөгөө бусдын төлөө амьдарч хүний өмнөөс амьдардаг гэж тэр авахгүй тий. Энэ кайф юм билээ. Ажрал юм биш. Өөртөө туслах гоё болчингаар бол тий. Өөрийгөө харах гоё л доо. Тий. Тэр мэдрэмжийн мэдрэмж аягүй гоё. Бусдад тусалж чаддаг шүү. Тий, тэрийг амар гоё аваад сурцсан хүн. Бусдыг яг тэр мэдрэмжлүү ингээ уриалах аягүй гоё. Тий. Багшаа би гоё болсон. Багшаа би үнэхээр сайн жаргалтай болсон. Би гоё болсноороо манай гэр бүлийн уур амьсгал тайван болсон. Би стрессгүй болсноороо би нөхөртөөгөө эргэж нийлсэн. Битээр дахиад хүүхэдтэй болсон. Багшаа би танд талах чинь гэсэн мессеж өгдөг шүү. Баярлдаг. Тийм үү? Тий, ер нь ингээд хүний амьдрал шүү. Хүний амьдрал штэ. Ингээд эхнэр нь даргалал. Тэгээ ямар ч нөхөр ингээд миний хайр бондоочоод гэж хэлсэн ч гэсэн тэгэл яг нэг гахаа хэлбэр тврээд унтаад байхыг хүсэхгүй л байхгүй. Яг үнэ л хэтэл. Сэтгэл мэдрэл ирүүл бол тий. Тэг нэг баста хүүхэн тврээд хөвтөд байхыг хүсэхгүй штэ ямар ч хүн арчаатай үнийг л хүссэн байх хүссэн. Тэр нөгөө гэр бүлийн салтыг гэсэн би бас тэгж чаддаг. Би хүүхдээ чинь гаргацсан шиг ингээд ялгаа хийдэг бол бас болохгүй тий. Төгтөө зориулж өөрөө гоё амьдрах хэрэгтэй. Би бол эхнэрдээ зориулж гоё явдаг. Тийм үү? Миний эхнэр намайг гоёор харсагч. Өстөр үсээ бодуулаа гарсан чи вау. Тийм. Вау, өөр хүн гэ. Өчтөр өсч орсон уу? Тэ. Томоко зориулсан бас. Өнөөдөр нэвтрүүлэгтэн тэ. Эхнэр томог. Манай эхнэр ингээл надтай шүн амар гоё унтж байгаа л гэлчилчээл ингээ харангуй гоё залуу гэлт тэ. Шаал өөр залуу. Мөн билүү. Миний ханы дотор ямар олон хүн нуугдд юм бэ? Эхнэртэй үнээр хайртай тийм. Хайргүй. Эхнэртэй үнээр хайртай. Тэгэд хайрлахгүй яах вэ? Ер нь эмэгтэй хүнийг хайрлах чаддгүй эр хүнийг эсвэл гэр бүлээ салгаа хийцэн эр хүнийг үр хөвгтөө өнцрүүлээ хийцэн эр хүнийг бид нар ийм сүрэг амтан байлаа гэж хахад адуу мал одоо гүү тараага хийцэн азрахыг ямар эр хүн азрах гэрээ тараага хийцэн эр хүнийг ямар гэр хүн ганцхан үдийнхэн чинээ алгын чинээ нэг хүүхнийг тий атгын чинээ хоолын зүүж авч ирээд таван гаргасан хүүхдээ эвтэйг нь тэжээгээ явж чадахгүй бол ямар эр хүн битэрийн секс нийлэх юм аа битэрийн сэтгэл нийлэх юм аа гэхдээ юу яриад байгаа юм бэ тий секс нийлээгүй байдлаа өөрийнх нь өрн 2-3 унтсан байгааг нь хайж байгаа тий би боддیں۔ Ямар ч муу эмэгтэй хүн гэж болно. Эр хүн сайн байх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүний чинь ингэ цэцэг шиг өдөр болгон услаад байвал эмэгтэй хүн ургаал гэдэг байхгүй. Тэгэхээр миний ихнэр надад таргаа харагдсан чи дурдсан юм шиг тий. Чи яас амар гоё болчихоо гэл. Тэр хүн чинь магадгүй тэр өдрөө амар тий. Скол ингээ үнэнгээсээ хүнсэл нүрэн дээр ханаар үзүүлээд ирнэ гэж хэлж байгаа нь өөрт ч гэсэн жаргалтай шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн өөрөө хуурамчлахаараа хүн эр хүн өөрөө худалж өөрөө өөртөө худалж болохоор олон ихнээс олж олон хүүхд өнчрүүл дэвших. Би хичээл тэрийгэ гайхуулж байгаа юм шиг би одоо 5 дахь ихнэрээс солилоо гэл тий. Хүүхэнтэй унтсныгаа одоо юу гэдэг. Гэт байгаа бол үгүй байхгүй. Скол одоо юу гэдэг арай өөр. Тэгэхээр ямар ч бид нар эмэгтэй хүнийг хайрлж хүүхдээр өнчрүүлэхгүй явж байлаа даа. Одоо төвшөндөө болно. Тэ? Баахан хүүхэд тий. Баахан хүүхдүүд өнчрүүлээл өнжин хүүхд хэцүү шүү дээ. Тэврээд унтах аав нь байхгүй бол яах вэ? Ээжхэл болно. Эмэгтэй хүнийг хараад өссөн ирэх хүүхд чинь жоохон тийм ямар чи гэж байгаа нэг эмэгтэйлгэл болоод байгаа. Эсвэл ээжийнхээ мөмөгдний завсар толгоогоо хийж үнэрлж өсөөгүй хүүхдийн сэтгэл хизээ зөөлөн байдгүй шүү дээ. Байгаал хальтаа. Тэгтэл хаагас туу. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг юмнаас асар их цогтож байгаа Монгол залуучдыг хараад харамсдаг. Тийм. Ядаж би тийм баймааргүй шүү дээ. Ядчил. За болроотойгоо хамт байсаргал тий. За эхэлсэн шүү одоо төвсэй гэл.
Үхтэй ингээл өвдөр нүдэ анил те. Ингээд жаргалтай байж болж те. Ядаж хүүхд хүнчрүүлэхгүй байх хэрэгтэй. За тижээж байж бол 5 6-ыг авал болж л ш те. 5 6 их нэртэй 50 хүүхдээж л болж ш. Хайрч яж гэл те. Тий. Ганц хүүхнээ тижээж чадахгүй ш. Гэж бод. Тий одоо юу гэх юм бэ? Одоо гэр бүл технэрээ хайрлах хайр бас ингээд фэйсбુક дээр харагдаж шүү дээ. Миний хамгаалт шүү дээ манай гэр бүл чинь. Аха. Би өөрийнхөө ирэмбийг би өөрийнхөө халдшгүй дотоод тархан байдлаа гэр бүлээрээ өөрийгөө би хамгаалуулдаг гэсэн. Энэ гэр бүлтэй юм байна. Тэгээ 6 хүүхэдтэй юм байна. Энэ өнөр үтгэн айл юм байна. Энэ хүн рүү хизээж алдаад хэрэггүй юм байна гэсэн. Миний хамгаалт миний гэр бүлээс. Би бас гэр бүлээ хамгаалдаг. Тэр нөгөө гэр гэж нэг юм нэг тусгаар нэг тогтнсон юм байгаа шүү дээ. Гэр дотор яд чи эзэн байх хэрэгтэй шүү дээ. Тэгж л бодож байна. Гэр бүл гэдэг чинь одоо цуглаан байгаа биш те. Одоо ингээд тий. бодтой ингээд нөгөө хамгийн ингээд нандин харилцаа хүн хамгийн жижиг Гоё шүү дээ. за Тэр нөгөө дүнгийн төрсөн хүүхдээ анхаарах гоё тий. Яг над руу би харж өгдөөс гэл. Тэгээд бүр ингээ мархаар ингээ би л өөртөө ярьж байгаа шиг. Миний хүүхд над руу хараад тий. Тийм жижигхэн хөлийг, тийм жижигхэн гарыг юу бодож байгаа юм бэ? жижигхэн тий. Ганцхан жижиг гэж. Тий нөгөө итгэж найдаж байгаа ганцхан зүйл нь аав ээж хоёр. Аав ээж хоёр бол итгэж найдаж энэ ороод ирсэн байж таарна шүү дээ. Тэнгууд л яг нохон гүлэд төрүүлж байгаа шүү хүмүүс хаяа авчихаар. Би айдаг хөөх. Тий. Тэр хүүхд яаж усах юм тий. Тэр нийгмийг бүтээж явах юм шүү. Хоёр хүн хоосон мөнгөгүй ч яж болно шүү дээ. Гэхдээ хоёр хүн ингээд хамт амьдарч байхдаа өөдөөдөөс харж чад нэгнийг магтаж болно шүү дээ. Магтаалт мөнгө хэрэггүй зү. Тий шүү дээ. Тий. Чи хөөрхөн биш үү гэдэг. Тэгэхээр миний ань чадна гэдэг үгэнд тийм мөнгө хэрэггүй шүү дээ. Тий. Би бол тэгж л боддیں۔ Жаахан гүн ухаалаг байна уу? Философик юм яриад нэг гайгүй. Хайртай байна. Одоо миний одоо хайрын хүн гэж байгаа ингээд харагтаад байгаа. Баярлалаа. Гоё нэртэй. Энийг өөрөө үлдчихсэн. Тэгээ ойлгоцоод дээ би ихтэй зүгээр ингээд нөө фэйсбુક ухаж байгаа энэ гэд би чи хайрын хүн гэж бичиг байгаа шүү дээ. Тэгтэл ингээд харагдаад идэгсэн. За одоо ойрын хугацаанд ямар зорилготой вэ? Юу одоо шинэ юм санаач хийх юм байна уу? Ямар энэ ойрын хугацаанд Ноён руу хазаахгүй, жанжин шугам ноён руу хуурахгүй, жанжин шугам хазаахгүй. Угаасаа л энэ ороод миний хүн болж ирсэн ганцхан ажил байгаа. Энэ болохоор зүгээр би бусдын өөхийг шатаагаад бусдын чин асуудаг багш биш байхгүй. Зүгээр би болохоор лайф зүгээр зөв амьдралтай гэдэг л амьдрахгүй бол бид нэр зөв хоол идэхгүй, буруу хоол иддгээс олж буруу сэтгэдгээс олж буруу ярьдгээс олж харилцааны зөрчил гарч хоорондоо мууддаг, эв түнжингүй амьдардаг. Бид нар буруу амьдралын хэм маягтай байгаа болохоор энэ бүгдийг хийгээд байгаа гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр миний одоо хийх ажил нэг шинжлэхтэй байхгүй яг энэ голтгондоо л иргэн. Тэгээ бас одоо утгагүй нэг 10 залуу шилж сонгож аваа заавал тарган байхаалгүй зүгээр зэрэгт явах насны тий. Тэгээ тэдний ингээд дуур витамин бүх юмыг Америкээс загцсан байгаа. Яг тэгэхгүй болохоор яг энэ Монголоос бас итгэж найдахгүй байна. Зарим тий зүйлтэй. Өөрсдөө загцсан байгаа манай компани. Тэгэд тэр 10 залууга хүмүүсийн нүдэн дээр хасар сайн өрсөлтийг хийж харуулад сонгосон уу? сонгог одоо утгагүй зараа тавиад. Зөв сайн одоо ирэх юм биш үү? Ирээд тий. 4 охин 6 залуу бэлдээ. Тэгээд нэг хэлбэр төрсийг нэг өөрчлөөд хүн хичээвэл болд юм аа. Ийм хоол идэх юм аа гэдэг. Тэднэрээр дамжуулж хүмүүс л хүрэх гээд байгаа асуудал байна. Нэ. Энэ нөгөө яалтч ингээд яг л та нөгөө миний доктор энэ нөгөө өөртөө сарвал бат багш байгаа таяа ингээд яадаг л да ингээд хоол идэж болж байгаа юм уу гэдэг болооч. Яа ч юм багштай болсон тий. Ер нь ингээд ийм бохгүй юу? Манай японочууд ч ингээд
юу байсан дайны дараа ерөнхийд ингээ ядуу ер нь ингээ Тийш тий. хөдөө бол ялангуяа ядуу байсан. Ядуу байхаар яадаг вэ гэхээр Япончууд чинь тараалаад нэг таргаан хүн бол нэг байхгүй шүү дээ. Юунаас олж өгдөг байсан бэ гэхээр давсны хэрэглээ Баг. их Хүн. тийм байсан бэ. Байсан. Одоо энэ чинь ялангуяа хүйтэн нутаг одоо чигтэй хүйтэн уул руу жаахан нэг амар давстай дараад тэгээд ч тийм гууд ингээ би алдаг байхгүй юу? Дарахгүй болчтой. Тийм үү? Тийм үү? Уураг идэхгүй тэгээд будаа тэр амар давстай нэг үйдээд тэгээд тийм удаа нөгөө бөөрний өвчин дараад тэрийг манай японочдод их өгдөг байсан. Энийг 60-аад оны давс бидээс японочдыг алчина гэсэн одоо нөгөө сэрэнгийн айн бол амар хийсэн. Японы засны газар болон одоо эмчлэр тэгээд ерөөсөө ингээ хүмүүсийн даралт буугаад ерөөсөө мэдээлэл баггүйгээс олж байгаа шүү дээ. Давсын хэмжээтэй хаар даралт өндөр болт юм бэ гэдэг мэдхгүй тий идэдсэн байгаа байхгүй тий. Манай монголчууд давсны хэрэглээ өндөр. Ялангуяа Баруун аймаг, Увс аймгийнхэн Ховд аймаг. Цайнд бас их давс хийдэг. Амар цайтай давстай. Бараг ингээд хоолнд давстайг чинь давс нэмж байгаа идэг. Энээс болоод хүн амын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чинь өдөрт 3 грамыг л авах гэж байгаа юм шүү дээ. 3 грамм хүрэхгүй юм. Шаах нэг авах хэрэгтэй юм биш үү? Манай болохоор ингээд цайны хаалгаар сайхан ингэж авч тавьж байгаа юм. Энэ давс ихтэй тэрхээр нөгөө тулаа өвчин үүсдэг. Давс ихтэй тэрхээр хитрхи их одоо яад хавангуулдаг. Тий. Бөөрөнд ачаал өгдөг. Төрхийн одоо төрхтөө ээж нь одоо амин тийм бас өндөр болт юм лээ. Манайх ч хавждаг байхгүй. Баахан давстай хоол хийцээр юм. Хөл мүлээ ингэ дарж өсөлдөг тий. Хуруу муруу ингээ яваарч. Энд чинь давстай хоол. Тэгэхээр манайх нь өөрснөө нэг Монгол хүн болохоор бид нэр ийм хоол идэх хэрэгтэй гэдэг нэг тийм онцлогоо бас болох хэрэгтэй. Монголчууд эртнээсээ дээр үеэсээ зүг хоолдог байсан бэл. Тийм. Бас ингэж нөгөө дээр үедээ харьцуулах юм бол нөгөө суурийн амьдралтай болсон тий. Тий, одоо тэгэхээр арай өөр болох хэрэгтэй. Тий. Тэгээ хоолны зөвлөө бас зөндөө өвд юм лээ багш мөн тий. Тий шүү дээ. Би 20 өдөр зис гаргадсан шүү дээ. Амьдрдээ шүү дээ. Хөрх ард түмнийхээ буянгаар сайхан л амьдрдээ. Ингээд одоо багшаавын багцлагтай болсон. Ийм сайхан багштай болсон хүн ч одоо сайхан бас хаа. Зөвхөн төлөө яванда 10 дараа жилийн 12 сард. Марафон гүч үзэндээ. Та нөхөр чиний хурдыг гүйцэж гинөө. Тэнд очиод нэг UB комеди. Гэхдээ тэнд очиод комеди хийцэн л явждаг тий. Тэгэл 90 гутлаа ингээл өөр өөр так. Эсвэл зүгийн мөг ингээл. Би ингээд юм шүү. Ингээд нөгөө ийм дугуй байгаа гэж бодсон. Бөмбөг шиг юм байгаа. Манай нөхөр голт нь байгаа. Тэгээд ингээд хараад байж. Ийш тийш гэдэг. Нүү чи хаана ч нөө гэл. Нөхөр ноён нургаа хадлаа тий. Гэрээгээ гол шугамыг хазаалахгүй байрал тий. Тий. Эхнэр бужимлал нь. Би чи эмээ болцсон шүү дээ. Эмээ. Тийм үү? Тий. Баяр хүргэе. Бүр 3 жил одоо манай зээч одоо 4 хүрэх гэж байгаа. Баяр хүргэе эмээ. Тий. Эмээ тэгээд нэгэнд эмээ болцсон. Бид тэр чи одоо дэлхийн аваргаас би тухай 2016 онд хүрэл медаль авчихсан байхгүй юу? Тэгээд асар олон улсаас хүрэл 3 орн идэж аюу сайн томжилж штэ. Тэгээд тэнд ингээд түрүүлсэн 2 хүн маань нэг нь 52-той, нэг нь 54-той 2 хүн байсан. Тэгээд ингээд чи хэдтэй вэ? Би одоо дөнгөж ийггүй би 30 хүрсэн байна 33 таа гэсэн чинь жоох бас гэл. Зөндөө хим хийндэ гэл. Чи өстө хүүхдэр байна те. Эхнэргүй үсттэй гэл. Эхнэртэй гэл гэсэн. Хүүхдтэй. Тэгэхээр энэ бидний сэтгэлгээ юм бэл. 50 гараад тэгэхээр бид нэг хөшөж гэж боддог. Амар том алдаа. Монголчууд. Тий. Би 50 гараагүй тий. Ер нь ингэж шинэ юм суралцах тий одоо шинэ чаленж хийх одоо комеди руу орно гэдэг чинь ер нь одоо бодохдоо 20 хэдтэйд орсон бол одоо нас амар байсан байж магадгүй. Ихтэй одоо хийн гэдэг чинь яг удах удажтай байхгүй шинэ ялангуяа гадаад хэлээр хүн нээлгэн гэдэг чинь айгу хүнд ингээд мотор ажиллуулж байгаа юм шиг. Тэг инех болохоос хэцүү л шүү дээ. Би орсон ш нэг. Тийм шүү дээ. Амар хэцүү юм л.
Юу Бүгд ингээ өөдөөс хараад заа. ингээ суучдаг биз тээ. Чи амар тэнийг харж ин даа гэж байна. Гэтэ алтах юм баггүй. Энэ нөгөө комеди жин үү одоо нөгөө ямар нэгэн спорт жин үү ер нь ингээд хийх хүмүүсийн эмч одоо хүний амь настай шууд холбоотой ажил хийхгүй хийж байгаа хийхгүй бол Алдаад юм байна. алдсан ч гэсэн ерөө Яд тийм. тий яадаг гэж юм. Энэ Монголын хошин хэллэлийн урлагийг ингээ 3 удаа 3 англид хуваагаад үсэх юм бол хамгийн анх Лативга гэж байгаа, Бацаявга, одоо ч гэсэн байгаа Чаминжиланга дандаа энэ алдартай жүжигчдийг бэлдэж байгаа. Туяагва гэл ингээд нэгдүгээр үе шатнаа ч. Хоёрдугаар үе шатнаа болохоор за хин амби, боёо, аглууч гэдэг юм уу те ингээ явчих. За энэ болохоор ингээд соёлын төвөргөнд өдөр болгон монголчууд тасралтгүй 30 жил үзлээ шүү дээ өөрснийгөө. Өөрсдөө амьдралыг хараад өөрсдөө шоолж нэгээл нэг. Нэг нэмээ олоод яг тийм нэг урлаг үзлэгшил болд нь шүү дээ ингээд. Нэг дуулаал, нэг нь жүжиглээл, бүгдээрээ гарч бүжиглээл дуустдаг те. 10 жил урлаг үзлэгүүд бүгдээрээ бас тэгж явдаг байхгүй. Тэгэд одоо нэг одоо тэр мэдрэмжийн хамгийн сүүлийн би энэ гоё мэдэрч байгаа зүйлс комеди хас мэдэрдэг. Комеди хийж байгаа хүмүүс тийм худлаа ярьдаг. Тэн сууж байгаа хулгайч бол чи хулгайч хэлдэг те. Тэгээд инээдтэйгээр аль улсын бэлээ парламентын комеди гэдэг л хоорондоо үд үдс харж агаад нэгнийг шоолж нэгээл хоёр чатаагүй гарууд нь яг тэнд чатаагүйгээр цон зэрэг суугаад гарч ирэл юм хэлэх гээл тэн готлно. Гэж үү те. Хулгайчууд нь яг тэнд бүр яг хулгайчраа сууж эхэлж байгаа. Тэгэхээр энэ комеди гэдэг нь болохоор нэг бодлоо ингээд хүн инээлт гэж байгаа юм шиг болооч ясан дээр яг болохгүй байгаа зүйлийг боддоор гарч ир тавьдаг нэг юм сэдв санагдаж шүү дээ. Хамгийн сүүл. Гэтэ арга байдیں۔ Өөр одоо би юм штэ гэдэг нийгмийн асуудлыг ганцаараа өөрөд одоо миний дутагддаг юм шиг харагдвал тий. Гэх юм эцчтэй одоо хэрэгтэй л дээ. Одоо комеди дээр бид нар болж мэдхгүй юм ярихгүй. Тий. Нийгэм болж мэдхгүй болж штэ. Тий штэ. Тийм. За Бас манай комедид орж ирсэн байгаа ш. дуртай. Айгуу дуртай. Юу бид комедиг үздэг. Тэгээ содоо бас явж байгаа. Содоо бас явж байгаа. Содоо айгуу мундаг явж байна. Содоо гоёлч штэ. Тий. Дотор нэг юм тун хаан үт юм л. Гадна талаа болохоор юм нэг цэцэс юм ихэн дээрхтэй юм нэг мантан шиг мантан буув юм. Одоо сийлж гаргаж ирэх юм биш үү? Сийлээд гаргаад ирсэн чи дотроос нь юм том хаан гардаг юм. Ингээс утсан. Монгол юм баатар. Тэгээ тэр чинь ингээд баахан чихэр мэхэр багаас нэхлээ хүүхдээ буруу тийжээсэр хагаад ийм сахарлаг болчихсон байх. Строгийн им гормон гэсэн. Одоо иршүүд болоод ирсэн гэл. Огшоо юу юм бэ? Тий болцох. Тий. Гоё ялж. За содоо бид дээр Одоо содоо миний дотроос юу гараад ирэх. тийм гүнж гараад ирлээ. Гүнд гараад. Тэгээ за маш олон хүмүүс сийлж гаргаж ирж байгаа багштай цааш амжилтыг хүсье тэгээд. Баярлалаа. Тийм одоо жид одоо цаашдаа одоо найз явах үедээ намайг одоо хавч үзээрэй. Яагаад би юм багш идэг нэртэй болцсон. Би өөрөө хизээс багш гэж хүнээр дуудуулна гэж бодоагүй. Тийм. Тэг яагаад ч юм одоо ингэж Баян аймгийн Сагсаа сумд явсан нэг казак өвөө юм хоёр хүртэл миний шив байгаа тий. Ховд аймгийн Болгон сумд явхад нэг торгууд өвөө юм хоёр ч гэсэн миний шив тий. Ах гэж хоёр. Тэгээд ингээ автобусан суугаа явахаар ихэнх багшаа сайн байна уу гэж мэдлээд хаад. Сүүлдээ ингээд өөрөө итгэдэг юм билээ. За би багш юм байна. Одоо багш гэдэг нэрээ хадгалж хамгаалж байгаа да тий. Багш шиг болгочаа тэр нэр нь. Тий яг багш. Тэр гоё ирч хүч энерги нь бас зөв амьдралд би явах ёстой л гэдгийг. Стар ба од гэдэг нэртэй үгээд олонний танил хүний чинь тэгж нэрлэдэг юм биш үү? Одоо нөө од жүжигчдийг од гэж ярьдэн шүү дээ. Тийм. Тэд нар хин нэг зод дээр нь төвш юм байна. Ер нь тийм хариуцлага өндөртэй байх хэрэгтэй юм байна. Олонний танил хүнийг мичит заяан турсан гэж хэлдэг юм байна. Одоо мичит заяан турсан. Монголоор тийм үү? Тийм мичит заяан турсан. Тэгээд долоон бурхан од, алтан гац од хизээш хой зүгээр заадаг, чиглүүлэгч од. Тэгэхээр олонний танил одоо олноос онцгой төрсэн хүмүүс чиглүүлэгч хүмүүс гэдэг юм байна. Тэгээ чиглүүлэгч хүмүүс нь худлаа яриад их юм бол ард түмэнд төрдөг юм байна. Тэгэхээр чиглүүлэгч хүмүүс ингээд гоё биетэй
гоё эрүүл саруулаар сэтгэдэг. Бусдынхаа эрүүл зөвөр нэг зөвлөө чиглүүлж чаддаг. Яг 7 бурхан бол шиг хотлоо ярьдаг. Ингэж явсан хүмүүсийг од гэж нэрлэгддэг нь шүү дээ. Гэхдээ манайх чинь ингээд архиуц ингээд хөвчиж тийм скол нэг жоохон олны танилцахаар ингээд хүн мэдлэг гээд ихээр ингээд гэж үздэй. Ингэж болохгүй юм биш. Ард түмний боолох хэрэгтэй. Гэж бодсон шүү дээ. Зөв. Их юм бодож байгаас энэ жижиг юм би дотор их юм бод. Би бас олон хүн танигтаад ирсэн ч бас Чи од байхгүй юу? Тэгэхээр одоо нэг ингэж болохгүй шүү дээ. ингэж болохгүй те. Би ингийг ууш. Би нөгөө тэрэн дээр ингээд унтраагаад ингээ аваа явж байгаа байхгүй юу? Тий. Гэтэл ерөөсөө ингэж болохоор байгаа. Багшийнхаа үгийг сонс. Багш. Би тамигдчихвал энэ алгатай шүү. Яа. 5 минут гин чи явна гэж нүглэж шийдэг. Хүн хэрэгтэй. Чадна гэж хэлдэг хүн л хэрэгтэй. Тий. Ер нь юм нэг чадна гэж дэмждэг нэгийг хайрлаж чаддаг хүнтэй суух хэрэгтэй. Тий. Ядраад ингээ ороод ирэхэд нь амсын ч гэсэн гоё угаалцаад хамт ингээ тий. Заавал нэг угаах албатай биш л тий. Тийм нэг гоё уран хайрандаас ч өглөө хүн босох ирч хүч явж. Үнэхээр нэг хүн ингээ чадахгүйсэн чадна гэж доороос нат. Чи чаднаа. Чи чадна гэдэг үл нэр би чадна. Тий. Зөв. Тэгэхээр ингээ эхнэр нөхрүүд бол тийм л ах хэвээр баг. Энийг би ингээд манай ихнэр ингээд нүрээ яаж бодсон ч гэсэн би дургуутдаг байхгүй. Үсээ ямар өнгөтэй болгосон ч гэсэн. Тэр хүн ингээд өөртөө таалагдах гал хичээгээд штэ. Миний ямар ширээ юм уу, миний ямар сандал юм уу тэр чинь хүн штэ. Тэр ингээд таалагдчихж байгаа хичээж байгаа тэр хүндэтгэлийн бий бас хүндэтгэх хэрэгтэй штэ. Нэг хүн хичээгээд штэ. Тэгвэл ингээд өөрөө харж байгаа л нэг хүмсэн доор нэгнтэй ирээ чи тэ өөртөө тааруулж амьдраад байгаа хэрэг. Миний хүмүүс тийм ээ. Усны юм бэ тэ? Тийштэй тэгээд тий одоо тэр үний Тэгээ манайх чинь нэг хитрхи өөрөө өөрсөндөө тааруулж яндаг шиг. Тэгээ бас нэг хараад хахад ингээд эхнэрийнхээ сайн чанартаа суучт юм шиг. За. Тэнгуүлээ муу чанар нэг илрээд ингүүтэл муу чанараас нь салааш шүү дээ. Зөвхөн сайн чанартай өндөр гэдэг. Тэр нэг ихнэр бид нар чи бүгдээрээ л алдаатай хүн юм чинь. Алдаа оноод нь хайрлах юм бол бас хайрлах юм шиг. Фэйсбүүкийн хэдэн өчтөр уншсан ишлэлэл ярьж байгаа юм л да би. Тийм. Монголчууд ихтэй фэйсбүүкт арай их яагаад энэ аж холбогдол өгөөд юм ихтэй. Энд чи одоо хань нэг өөр нэг юм одоо бид нар ингээ гудамжинд гарахаар чинь шал өөр хүмүүс фэйсбүүк дээр арай өөр хүмүүс бас өөр нийгэм бас бий болцсон юм шиг санагдаад. Яг зөв соён гэгэрх боломж нь тэр хэсэг. Өнөөдөр монголчууд дуурж эрдэмтэн шатар тавигдж байгаа. Яг маргааш өнөөдөр тавигдах тэр гоё дуурийг оркестрийг сонсоод эсвэл нөгөө балетийг бүжиглж байгаа тэр гоё хүмүүсийг ойлгодог болсон цагт Монгол улсын хөгжил нөхөхөөс Монгол улс алтаа ухаад байцсаар тий хүн бүхэн 10 Range Rover 5-6 GK болоос хүн бүхэн айл бүхэн тийм амар том хаус алт 10 хэдэн үүсэлтэйгээ бид нар байчихгүй юм биш. Бид нар сэтгэлгээний хоосон ядууралт бол ядуурлаараа л юм биш. Бид нар байчихсан байхгүй. 20-30 жил соёлын төвөргөнд бид нар өөрсдийг харж шоолж ийсэн шүү дээ. Тий. Талент ингээл өөрийгөө хараад ингэж хөдөлчөө шоолж ийнэ гэдэг ингэж хөдөлчөө шоолж ийнэ гэдэг үл тэнийг өстэй. Яг л тэр. Тэгэхээр арай өөр юм хэрэгтэй шиг байна. Тийм одоо нөгөө хэрэгсэл юм чинь тий ашигтайгаар ашиглах ёстой гэж боддог. Би ч одоо өмнөгийн их сургуулийн онц төгсөөд Америкийн нэгдсэн улс чинь би бас тий тэгээ би Харвардаас ховдоос Харвард явсан шүү дээ. Тэгсэн шүү дээ би. Яавар худалж. Тий хийцээ зэргийн хүн. Ховдоос Харвард руу авсан шүү дээ би. Тэгэл ингээд сургууль сураалах чинь ингээд гэгэрээд идэм биш шүү дээ хүн. Ингээд боловсрал яриад ингээд зарим сургуультай сураач би сургууль тийш мэдхгүй ингээд диплом байгаа надад. Тэгтэл ингээд яг дипломлогоо харахаар гэгэрээд идэм чинь. Яг ингээд эрдэм сурцсан шиг ингээд. Нөгөө диплом гаргаж ингээд толгороо бүгдийг хийж. Тэгэхээр боловсрал гэдэг чинь бас өөр байгаа байхгүй тийм. Яг юм асар олон сургуулийг онц түнтэй төгссөн хулгайч нар байж байгаа шүү тийм. Бас хүн алдаг халуурчтай байгаа шүү.
Тий. Тэгэхээр хүүхдүүдийн боловсролыг нь миний хүү сайн муу хоёрын ялгааг л гаргаж үзэх хэрэгтэй. Тэр нөгөө тий тэр Казахстаны тэр нөгөө эхнэрээ арцсан залууч ямар өндөр боловсролтой залуу байсан билээ Тийм шүү. шүү дээ. Тэгэхээр алуурч бол алуурч. Тий. Угаасаа алуурчд ямар ч авралгахгүй. Хулгайч бол хулгайч, авилгалч бол яг авилгалч. Тэгэхээр нөгөө Монгол улс 1000 юм дорой ус байхгүй. Тэгэхээр 12 жилийн дараа бас асар өндөр хөгжил очно. Тийм. Тэгэхээр хулгайч нар нэг хулгайч нараараа, алуурчд нэг алуурч нараа л тийм. Жог юу юм бэ? Тийм боловсрол бол мэдээж хэрэгтэй шүү дээ. Усын хөгжил бол боловсрол дээр үндэсний тий. Одоо энэ нөгөө нэг хар тамхинд их ороод залуучууд айгүй нөгөө буруу зүйлийг асар ихэр хийж байгаа тохиолдол олон байна л да. Гэтэ бүр хүн төрөл мөрлөн орж байгаа. Яг энэ хүмүүсийг хараад ахаар манай Монголын нөгөө алтны улгаач нар, газрын улгаач нар, авилгалын эчнэр яг буруу аргаар мөнгө олсон хүмүүсийн хүүхдүүд нь л иш их ороод ахчих бассан санагдаад байна. Тэр нөгөө буруу аргаар баяжсан баяны балаг бүр хүүхдүүд тэр гэж үгээд ч тийм. Тэр зөв аргаар ингээд гой мөнгө олоод тий нийгэмдээ тустай явж байгаа олон хүмүүс байгаа. Тэд нар бол бүсгүй ч бизнес. Угаасаа одоо хүн алч. Зэрлэг яриад байгаа. Угаасаа тавтан хүн тийм билээ шүү дээ. Нэг хоёрдугаар одоо хүн алч болно гэсэн тийм бартан үү юу юм. Зам тий. Занчин одоо тийм сэж баян гэдэг л одоо тийм одоо мөнгөтэй гэсэн юм. Манай монголч ч сонин хүмүүс хэлсэн байгаа шүү дээ. Яг нэг Монгол угсаатны зүг ингээ ойлгох гээд хичээгээд ингээ ядчихлаа юм л да. Тэг ингээд эртээр үеэсээ тийм алтан сонирхолгүй. Чингис хаан ингээд 3 зэргийн өмнө алтан азраа идэг байхгүй. Тэгсэн чинь гуруула нэг нь гайхаж хагаад хоёр нь тойроод нэг нь дээгүүр нь алхаа авчихдаг. Тэгэхээр дуудаж авч ирээ асуугаад яагаад чи авдаг юм гэхээр алтан азар миний моринд хэрэггүй шүү дээ. Морин азарлаа байлдаж явахад алт хүнд шүү дээ. Толгойг завчлаа тий. Нөгөөд нь болохоор би энэ газар хитэж байгаа алтар явах гэдэг. Би байлдаад олоо авчих шүү дээ. Энэ надад хэрэггүй шүү дээ. Нөгөөд нь болохоор миний их засаг ууланд улгаа битгий гэдэг шүү дээ. Хүний юм хэлэхгүй. Ийм л хүний ард юм шүү дээ. Ард түмний хүүхдүүд авахгүй бид нар ч уг нь бол. Одоо бол тэгэл ингээл алтаа ингэ тийшээ дайрал тий. Тэг бодд. Би саяхан нөгөө нутагтаа очиод асар өндөр уул яриад тэр гараа суулсан. Харсан тэр Цас туул яриад тэр. Тэгээ би бодсон байхгүй. Тэр чинь хувьдын уул юм уу те? Тий. Тэгэд одоо сайн цаг ирэх баха Монгол улсад. Тэгэд энэ хулгайчд нь яг л тэрүүгээр дуусгаад. Гэтэ тэр мөр надад хамаагүй л дээ. Тэгэхээр угаас тэрүүгээр дуусна. Одоо өөр сэтэл орё яглаа. Хайр дурлаа. Би юуны одоо таам өмнө байгаа гэдэг. Хайрын хүмүүс. Баярлалаа нэг. Анхнаасаа тийм хайрын хүн гэдэг нэртэй байна. За. Хайр гэж яг нэг гарт баригдахгүй болохоор тий хүнээс харахаас өөр баг. Өөр зам байхгүй. Би бол хэд хэдэн хүнээс хайр хардаг л та. Нэг хэдэн өвтө дээрээ би сонсчихсан. Би тэр бунтан, тэгээ би долларын тэр бунтан. Би тийм, би ийм. Тэр хүмүүст юу ч нэг л зүйл байгаа. Тэднэрт хайр байхгүй. Чи үнэхээр тэр юм бол үнэхээр тусалтай. Ядарч байгаа хүмүүс тий. Энэ нөгөө нэг 50 сая төгрөгийн төгрөг надад хэрэгтэй байх юм бол би амьд гарчих гэдэг нь ахаа хичээгээ уйлж байгаа. 14 настай хүүхдэд тусалдаг мөртлөө 500 саяар уралдааны хурдны морь аваад унцдаг. Уралдуулдаг хүмүүс шүү дээ. Бид нар ийм л хүчрэх сэтгэлтэй. 14-5 настай хүүхд 50 сая төгрөг байвал би бүртээ болоод би хүний амьдрал дээр амьдрах гэдэг нь ахаа хичээ. Монгол хүмүүс туслаач ихэд гарны хэрийн барагт хөдөлдөг мөртлөө 500 саяар морь авч уралдуулчаал. Тэ. Ингээд ирэхээр бид нэр амтнаас нэг ялгараад байхгүй болчиход байгаа ч юм. Тэгэхээр нөгөө айл болох монгол хүмүүс нэгэндээ хайртай байгаасаа л гэж байна. Тэгэхгүй бол монгол хүн л монгол хүнтэй хайртай байхгүй бол хэлийн гаднаас ямар нэгэн улсын иргэн монгол хүнийг хайрлах гэж байхгүй шүү. Тийм. Монголчуудыг баяжаасаа монголчуудыг өргөө ухаантай тий өвчнгүү зовлонгөө байгаасаа гэж хэлийн гадаа ямар нэгэн хүмүүс бодохгүй шүү тий. Тэгэхээр монголчууд л үнийг хайрлах хэрэгтэй бэл. Би хаяа бичдэг байхгүй монголчууд үнэхээр хайр үнэлээ. Зан юм дээр тий одоо нөгөө
жишээ одоо би бинийхээ алтааг нь орж баярлдаг тийм. Би иргэн гэж бодож байгаа шүү дээ. Монгол хүмүүс амар нэг хайрладаг хүмүүс. Бид нар зүгээр нэг сохорцсон хүмүүс. Нэг талаас сууж одоо бид за хоёлоо геополитикийн амар юм ярьж байгаад алуулах гэдэг зүтнэ. Хоёул ингээд нэг хөдөлгдсөн нэг чиний цагдаа дөрвцгэн тэр үний муу удлаа мó. Юу? Нэг цагдаа Улаанбаатарын үүдээр явж байгаа цагдаад баригдаад гэдээс тийм. А тэр чинь оюутан байхтай заяа. Үний юм уу? Үнэ. Жаа янхан гэж хэлсэн юм. Үгүй ингэсэн. Тийм юм болцсон. Ус юм биш тий? Гэтэ тэр чинь 24 жил юм. Тийм. Цуглаан болсон. Би чинь тэр үед чинь 21 тийм. Тийм. 24 жил өмнө. Нэг хойштойсэн. Тэгэхээр яг л нэг ид ирсэн юм байна л да. За. Өстө баярлалаа. За багши одоо багштайгаа яриад үнээр миний төсөөлсөн, миний уншиж мэдэрсэн үнэхээр юм сайхан багш. Баярлалаа. Тэр баяртай байна. Баярлалаа. Маш их баярлалаа. За багштай маш их баярлалаа. За энэ дараагийн зочныг би ч мэдэхгүй, та ч мэдэхгүй. Гэтэ дараагийн дугаар одоо дараагийн томоогийн найз ирэхэд тодорхой болохоор дараагийн дугаар комент ч тийм үү те? тий дараагийн дугаар тэр хэнийг оруулах вэ гэдэг үү? Тийм үгүй. Ер нь гэтээ дараагийн дугаар хин ирэхийг мэдэхгүйгээр явцдаг болохоор. За. Баярлалаа гоё. Нэвтрүүлэгтээ урьж оруулсан чийлэлээсээ баярлалаа. Тэгээд Томоког одоо чаг Япон Монголын чиг хинч ялахгүй оргуулж байгаа. Ерөнхийдөө бол гоё санагдчих надад. Зүгээр ингээл нэг гоё. Япон хүн Монголд ийм хайртай болсон. Тэгээ Монголын бүр хил зүгээр нь комеди гэдэг те. Хон цонцондоо дургу гэж ярьж байгаа шүү дээ. Бас амар ярьж шүү дээ. Тэгээд тийм хэмжээнд тухайн улсын соёл заншлыг судлаад тэндээ нөхөртөө болоод манай Монголд хүүхэн цагаан зэрэг хоёр нутггүй гэж ирдэг. Эмэгтэй хүн хаашаа живш мэдэн те. Тэгэхээр манай нутгийн бэр болоод ингэж гоё амьдарч байгаа чинь шинжлэхээ талархлаа. Баярлалаа. Үдчээ хүмүүс баярлалаа. Дараагийн дугаар дээр уулзцгаа. Bye. I'm in the whip with authority, looking like Sky Bree, she got a body, ayy. And she been calling me daddy lately, want me to put her in Cardi J's, and the bitch deserve it. Put in work for the money she